За сайн байцгаана уу залуусаа бүгдэнд энэ өдрийн мэнд. За энэ удаагийн хичээлээр данланы бүтцийг алхан лаа болон өлгөөтэй хүнлаа гэсэн хоёр бүтцийн талаар ярих болно. За алхан лаа гэдэг маань hammer candlestick-ийг хэлж байгаа. За өлгөөтэй хүн гэдэг маань hanging man candlestick-ийг хэлж байгаа. За энэ хоёр лаа маань ижил төстэй харагддаг. Ижил төстэй бүтцтэй. За тэгээд уналтын төгсгөлд гарч ирж байна уу? За өсөлтийн төгсгөлд гарч ирж байна уу гэдгээс хамаарат тус тусын нэршил болон тус тусын одоо өгдөг сигнал нь өөр байдаг. За тэгээд энэ хоёр лааны одоо market psychology ямар байдаг вэ? Сэтгэл зүйн ямар хуу байдлаар илэрдэг вэ, тийм ээ? Тэр талаар ярилцах болно. За тэгээд хамгийн сүүлд нь арилж харгаж зүй, шал болон тааз, trend line ашиглан арилж харгаж зүй. За эдгээрийн талаар өнөөдрийн хичээлд ярилцах болно. За бид хамгийн түрүүнд эхлээд лааны бүтцийг ярьцгаая, тийм ээ? За hammer candle болон hanging man candle маань хоёулаа доод хэсэгтээ маш урт зүйтэй. Их биесийн одоо юу гэдэг юм бэ? Ханшийн хаасан болон нээсэн цэгээс 2-3 дахин их хэмжээний одоо урт хэмжээгээр их биесийн 2-оос 3 дахин урт доод хэсэгтээ маш урт зүйтэй байж энэ маань hammer candle болон hanging man candle болох юм байна. За тэгээд за эхний одоо нэг баталгаа гэх юм тийм ээ? Нэг бүтц нь бол доороо маш урт зүү үсэх хэрэгтэй байна. За өнгөний хувьд ялгаагүй ханшийн уналтын төгсгөлд тийм ээ, ханшийн уналтын төгсгөлд hammer candle маань үүсэхдээ ноон өнгөтэйж байж болно, улаан өнгөтэйж байж болно. Ямар ч өнгөтэй гэсэн энэ хоёр candle маань энэ candle-ыг ямар ч өнгөтэй гэсэн уналтын төгсгөлд бол hammer candle гэж нэрлэх юм байна, тийм ээ? Алханлаа. За ханшийн өсөлтийн дараа гарч ирж байгаа яг энэ одоо лаг маань hanging man буюу өлгөөтэй хүн лаа гэж ярих юм байна. За энэ лаа маань ханшийн өсөлтийн төгсгөлд гарна. Өсөлтийн төгсгөлд гарахдаа өнгө нь ямар ч үж болно, хоёулаа ялгаагүй. За тэгээд ерөнхий бүтц нь доороо маш урт зүйтэй. Одоо их бие биш тийм ээ? Одоо их биесээ 2-оос 3 дахин урт зүү үүсэх ёстой. За тэгээд хамгийн одоо ихний баталгаа нь хамгийн ихний шаардлага нь тийм ээ? Маш урт зүйтэй байх хэрэгтэй болж байна. Доороо маш урт зүйтэй доод хэсэгтэй. За тэгээд дараагийн хоёр дахь хэсэг маань бие нь маш жижиг байх хэрэгтэй. Одоо энд нээсэн цэг, энд хаасан цэг гэж үзэхэд энэ ханшийн нээлт болон хаалт хоёр маань маш жижиг биштэй байх хэрэгтэй. Энэ зайн бараг байхгүй. Аль эсвэл байх хэрэгтэй бол маш жижиг хэмжээний биштэй байх хэрэгтэй. За ногоон лааны хувьд энд нээлт нь, энд хаалт маань. Лааны бие маань өөрөө маш жижиг. Лааны бие хэмжээ нь маш жижиг. За тэгээд лааны одоо доод хэсгийн зүү маань их биенээсээ одоо үсгсэн их биенээсээ 2-оос 3 дахин урт ийм байх нэ. За тэгээд 3 дахь хэсэг маань дээрээ баг зэрэг зүйтэй эсвэл зүүгүй. За одоо энэ жишээнд бол огт зүүгүй ханшийн одоо хамгийн дээд зэг болон ханшийн хаасан зэг хоёр нь яг ижил зэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ маань өөрөө дээрээ ямар ч зүүгүй ханшийн хамгийн дээд зэг нь өөрөө ханшийн хаасан зэг болоод усчих. Тэгэхээр энд ямар ч зүүгүй байж болдог байна. За аль эсвэл тийм ээ баг зэргийн зүйтэй маш жижигхэн зүйтэй байж болдог. Дээрээ маш жижигхэн зүйтэй. За тэгээ ерөнхий харагдах байдал нь энэ гурван зүйл бүрдсэн байх хэрэгтэй. Дээрээс нь харагдах байдал нь гэвэл алхахтай төстэй гэдгээр маш онцлог тийм ээ. Алхан candle гэж ярьдаг. Алхахтай төстэй. За тэгээд ерөнхий харагдах бүтц тийм ээ. Ерөнхий харагдах байдал болон биеийн бүтц бол иймэрхүү байдаг байна. За hammer болон hanging man лаанууд нь ижил төстэй хэлбэртэй лаанууд. Бөгөөд өсөлтийн трендийн төгсгөлд гарсан уу, эсвэл уналтын трендийн төгсгөлд гарсан уу гэдгээс шалтгаалаад өөр утга болон арилжааны тохиог агуул хоёулаа маш жижигхэн биетэй лаанууд байх бөгөөд candlestick-ийн дээрээ бараг зүүгүй шахав. Атлан доороо маш урт зүү гаргасан байдгаа гэдгсэн байна. Ижил төстэй хэлбэртэй гэдгийг нь сайн анзаарсан баг тийм ээ. За ижил төстэй хэлбэртэй. За тэгээд за энэ hammer candle байна, энэ нь hanging man candle байна гэдгийг юугаар ялгах вэ гэвэл энэ лаг маань
өсөлтийн трендийн төгсгөл гарсан уу? Эсвэл уналтын трендийн төгсгөл гарсан уу? Гэдгээр нь ялгаж болдог. За тэгээд уналтын трендийн төгсгөлд мөн өсөлтийн трендийн төгсгөл гарснаар нь өөр утга болон арилжааны тухай агуулж идэг. Гарснаас нь шалтгаалаад өөр утга болон арилжааны тухай агуулж идэг. За тийм байх нэ. За тэгээд ханшийн энэ хаммер кандлийн хувьд хаммер кандл гэдэг нь хаммер кандл гэдэг нь ханшийн тийм уналтын төгсгөлд гарч ирдэг. Ханшийн уналтын төгсгөлд гарч ирдэг. За шууд юуг нь кейсээр харуулчих. Энэ бол уналтын тренд явж байгаа тийм ээ, ханшийн унж ирж байна. Уналтын трендийн төгсгөлд энэ лам маань хаммер кандл маань үүсэж байна тийм ээ. Энэ үүсэж байгаа хаммер кандл маань маш урт зүйтэй. За ханшийн халт болон нээлт нь маш жижиг, дээрээ бас үл мэдэгдэх зүйтэй байна. Яг нэг иймэрхүү байдлаар гарч ирнэ гэсэн уналтын трендийн төгсгөлд гарч ирдгээр маш онцлогтой. За хаммер кандлийн маань market psychology, маркет дээр хаммер кандл үүсэж байна гэдэг маань ханшийн уналт хөдөлгөөн хүчийг алдаж ханш өсөхдөхөө болж өгдөг. Ханшийн уналт хөдөлгөөн хүчийг алдаад ханш өсөхдөхөө болж өгдөг. За мөн хоёр дахь шалтгаан нь тийм ээ, хоёр дахь сэтгэл зүйн селлер буюу борлуулагчид энэ зах зээлд хүчийг алдаж шахагдан гарч байгаа илэрхийл. Дээрээс маш хүчтэй селл арилжаа нээсэн бол тийм ээ. Энд жишээ нь эндээс борлуулагчид sellers эндээс сел хийгээд зарсаар аваад хүчтэй суппорт төхөд ирэх үед, хүчтэй суппорт гэдэг бол энэ шүү дээ. Хүчтэй суппорт төхөд ирэх үед арилжаанаас буцаа гардаг. За тэгээд зарим нь үлддэг, буцаад сел арилжааг үргэлжлүүлдэг. Үргэлжлүүлсэн эцсийн дүндээ энд дараагийн demand zone буюу support zone үүсгэхэд нийлүүлэлтийн бүсд ханш хурж ирэхэд арилжаануудаа хаагаад гарч ирдэг. Эндээс ерөнхийдөө селлерүүд маань арилжаагаа аваад гарч ирдэг, ашиг аваад гарч ирдэг. За тэгээд үлдсэн цөөн хэдэн селлерүүд нь ханшийг доош татсан тийм ээ, ханшийг доошоо татаад явуул гэсэн ч ханшийг доош татаж чаддалгүйгээр буцаагаад баярууд ханшийг дээш худалдан авагчид ханшийг дээш татсан. Баярууд ханшийг дээш татаж өөрсдийнхөө тал эргүүлж байгаа хгүй яг энд. Өөрсдийнхөө талд эргүүлээд ханшийг амжилттай дээш нь татаж ханшийг өсгөж чадсан. За яг энэ үед селлерүүд шахагдаж гарч байгаа зах зээлээс эндээс баяр буюу худалдан авагчид маш ихээр нэмэгдэж орж ирж байна. За тэгээд дараагийн лан ногоолоо гараад ирэхэд арилжаачид баярс худалдан авагчид маш хүчтэй нэмэгдэж орж ирээд за энэ арилжааны давалгааг тийм арилжааны ерөнхий чиглэлийг нь баярууд цааш нь хүчтэй татаад аваа явчихдаг. Дараагийн юу гэдгийг supply zone буюу нийлүүлэлтийн бүс resistance хүртэл ханшийг хангалттай зулгаагаад ийшээ татаа аваа явчихдаг. Ийм байх нэ. За тэгвэл яг нийлүүлэлтийн эрэлтийн бүс дээр тийм ээ, эрэлтийн бүс эндээс эрэлт бий болж шүү дээ тийм ээ. Эрэлт бий болоод support zone буюу шалтгаан ханш үний шаланд хурж ирэхэд энэ лаг гарч ирэх нь би тэнд ямар тохиол болж өгдөг байх нь вэ? Селлерүүд арилжаагаа хаагаад ашиг аваа гарч ирсэн. За тэгээд үлдсэн селлерүүд нь хүч багтай байна. Энэ арилжааны чиглэлийг ерөнхийдөө цаашд нь худалдан авагчид татаж явах юм байна. Худалдан авагчид чиглэлийг нь тодорхойлох юм байна. Ханшийг өсгөх юм байна гэсэн энэ чиглэлийг ханшид товчхон тийм ээ. Товчхоноор бол ханшид эргэлт хөдөлгөөн орж ирэх гэж шүү гэдгийг маш зэрэгнэр бидэнд хэлээд өгч байгаа. За тийм ерөнхий маркет psychology-ийн ерөнхийдөө ийм хаммер кандлийн хувьд ханшийн уналтын төгсгөлд, уналтын трендийн төгсгөлд суппорт дээр гарч ирвэл энэ маань юу гэдэг ханшийг цааш хүчтэй татаж авч явах, татаж чиглэлийн тэршээр нь цааш нь өсгөх тийм болж тийм магадлалыг маш юу гэдэг маш томруугаар өгдөг гэх юм уу, тийм байгаа. За тэгээд арилжаалах арга зүйн хувьд тийм ээ, ярьсан өмнө ярьжсантай адилхан шал болон тааз болон эрэлт нийлүүлэлтийн бүсүүдтэй холбож хамтдаа арилжаалах хэрэгтэй. Тэгвэл дан ганц зөвхөн ямар ч support resistance байхгүй үед
одоо support justice байхгүй тийм ээ. Энэ бидний хамар candle хашиг дэш өсөх юм байна гэдэг ингээд шууд арилжаанд ороод иж болохгүй жишээ нь. Одоо энд хамар candle үүсэж байна л да тийм яг энд хамар candle үүсэж байна. Энэ үүсэж байгаа гэдэг маань эндээс хамар candle үүслээ шууд дэш ороод ямар ч одоо боломжгүй шүү дээ. Чинь шал тэрнийг зөвлөхгүй. Яг тэгвэл энэ candle-ийг бид юутай хамгаалж харах вэ гэвэл зөвхөн ханшийн уултын төгсгөлд бий болж байгаа ханшийн уултын төгсгөл бий болж байгаа таац аваашлах шалтай support зонтой оршуулж ашиглах хэрэгтэй. Ханшийн уултын төгсгөл support зон. За тэгээ яг энэ хэсэгт маань өөрөө хамар candle үүсч гэнэ үгүй юу гэдгээс шалтгаалаад бид арилжааны шийдвэрийг гаргах нь байна. Арилжаанд орохдоо бид энэ сигналыг ашиглаад энэ өсөхнээ цааш ханш үргэлжлэн өснө гэсэн сигналыг өгч учраас бид хамар candle-ийн дараагаас бид зөвхөн buy арилжааг сонгох хэрэгтэй. Buy арилжаанд л оролцох хэрэгтэй. Тийм байна. За энэ бол тийм ээ. Ханш маш хүчтэй эрэлтийг маш хүчтэй эрэлт бий болоод за тэгээд энд эрэлтэн тогтворжод тодорхой хэмжээний цасвар хөдөлгөөн орж ирсэн. Цасвар хөдөлгөөн орж ирээд энд ханш өөрөө одоо sideways хөдөлгөөнд орж эхэлсэн. Sideways хөдөлгөөн буюу бага хэмжээний support зон шал тогтоосон тийм ээ. За шал тогтоогод хамгийн одоо яг энэ хэсгээр юу болж байгаа гэхээр ханш сэлрүүд энийг одоо энэ үргэлжилсэн энэ уналтыг буцааж нэг унах гэж үзээд энэ хүртэл савлуулад ханшиг энэ хэсэгт авч чадсан ч гэсэн буцаад баярууд орж ирээд татцсан. Худалдан авагчид орж ирж татаад бүр энэ лаг маань бүр тодорхой бүр нэлийн том болго хаацсан шүү дээ. Нэлийн урт зүйтэй. Нэлийн урт зүйтэй энэ яг хамар candle биш байна л та. Тэгэхдээ яг иймэрхүү лааны одоо юу гэдгийг сэтгэл зүйн тиймэрхүү байдаг байхгүй. Ерөнхийдөө сэлрүүд доошо ханшиг унах гэж чадсангүй, ерөнхийдөө амтсангүй. Буцаагаад энэ ханшиг баярууд өөрсдийнхөө тал дээр хүлээд тийш яваад татчихлаа. Тэгвэл дараагийн ерөнхий юу гэдгийг тийм ээ. Дараагийн ерөнхий хөдөлгөөний чиглэл нь бол өсөлт юм байна л гэж ойлгох хэрэгтэй. Энд юу болсон? Энэ бол ханшиг хөдөлгөөний засвар хөдөлгөөн байсан. За тэгээд дээрэс нь нэг иймэрхүү тренд лайн шүү дээ. Иймэрхүү тренд лайн явсан. За тэгээд энд тодорхой хэмжээний support барьсан. За тэгээд support дээр доошо зүйлээд энэ fake out хийж л байна л да. Хутлаа задрал үсгээд тэнгуүтэ буцаагаад тийш задралаа төрчтөнд гүйцэтгэх гэж чадлагууд тийш татаад ингээ яваад өгсөн. Тэгэхээр энэ хөдөлгөөний дараагийн хөдөлгөөн нь өсөлт хөдөлгөөн байх нь энэ бол гарцаагүй. Тийм байх нэ. За дараагийн лам маань одоо өсөлтийн трендийн төгсгөл гарч ирдэг. Down trend явахын одоо сигнал болж өгдөг. Ханшийн өсөлт зогсчлоо шүү. Ханшийн өсөлт чинь зогсоо байдалд орлоо шүү. Одоо үргэлжлүүлээд одоо дараагийн хөдөлгөөн маань унах гэж байна шүү гэсэн тохиог өгдөг. Ханш одоо юу гэдэг тренд reversal болох гэж байна шүү гэсэн тохиог өгдөг. Лаа байгаа. За тэгээд энэ лааны сэтгэл зүйн маань ханшийн өсөлт хөдөлгөөн хүчийг алдаж ханш унах тохиол болж өгдөг гэсэн байна тийм ээ. За ханшийн өсөлт хөдөлгөөн хүчийг алдаад ханш ирэх буюу ханш уналтын тренд эхлэхийн тохиол болж өгдөг. За buyers энэ зах зээлд хүчийг алдаж шахадан гарч илэрхийлэл болно. За бай худалдаа авагчид буюу одоо эрэлтийг үүсгэж байсан худалдаачид зах зээлд ерөнхийдөө тодорхой хэмжээнд хүрэх ёстой. Бүстэй ханшиг хүрэгчээ тийм ээ. Ханшиг хүрэгчгээд за тэгээд тэндээс хашиг авч гараад за тэгээд үлдсэн 100 хэдэн бай хийжсэн арилжаачид шахагдаж гарч байгаа. За яагаад шахагдаж гарч байна гэхээр одоо юу гэдгийг хаш тодорхой хэмжээнд хүрчихэд эрэлтэн тодорхой хэмжээнд маш хүчтэй эрэлтийг бий болгосноор эргээд нийлүүлэлт орж ирдэг. Энэ нийлүүлэлтийг хэн хийдэг вэ гэвэл sellers буюу борлуулагчид хийдэг. Борлуулагчид арилжаанд хүч түрэн орж ирж хашиг өөрсдийн талд эргүүлж байгаа тохион бол юу гэдэг маркетинг хэлээр одоо маркет дээр юу гэж гарч ирдэг вэ? Хаш унах гэж байна шүү, хаш ирэх гэж байна шүү. Хаш одоо доош унлаа гэсэн тохиог бидэнд өгөхдөө зах зээл дээр hanging man гарч ирж тохиог өгдөг. Hanging man candle man ханшийн трендийн өсөлт хөдөлгөөний дараа бий болдоглаа. Ерөнхий нөгөө лааны бүтц маань ерөөсөө хамар candle. За тэгээ ханшийн өсөлтийн төгсгөлд бий болж байгаа учраас энэ лаг hanging man буюу
дүүжлэгдэж буй хүн, дүүжлэгдсэн хүн гэсэн нэр томьёог өгдөг байх юм тийм ээ. За тэгээд энэ хөдөлгөөн маань downtrend эхлэхийн тохиол болж өгдөг. Хуучин одоо юу гэдэг нь 4-5 жилийн өмнө энэ лаавал зах зээлд ерөнхийдөө нэлээд дажгүй үзэгддэг байсан харагддаг. Сүүлийн үед ерөнхийдөө ер нь бол хоёрд би ер нь ерөөс баг олж харсангүй энэ лаг ховорхон болсон гэх юм уу. За тэгээд одоо энд бол uptrend-ийн төгсгөл буюу өсөлтийн трендийн төгсгөлд hanging man бий болж байгаа кейс байна тийм ээ. За эндээс uptrend явсан байна. Uptrend яваад ерөөд uptrend явсан. За тэгээд uptrend-ийг энийг parallel channel зурсан байна тийм ээ. Channel зураад суугт орцсон. За сууг барь яваад хааш өсөөд дахиад доод руу унсан. За дахиад унсан. Дахиад өсөөд дахиад одоо юу гэдэг трендийг шалгасан тийм ээ. Тренд лайнаа шалгасан. Дахиад одоо энд тодорхой хэмжээний юу гэдэг одоо parallel channel-ийнхаа дээд орыг шалгасан. Дээд орыг шалгаад энд тодорхой хэмжээний support барьсан. За тэгээд support барихтайгаа хамтаар юу болсон гэхээр энд hanging man candle үүсч тийм ээ. Энд hanging man candle үүссэн байна. Энд hanging man candle үүсээд дараагийн гарч ирсэн лам маань одоо энэ лам тийм ээ. Дараагийн гарч ирсэн лам маань өөр энэ эргэсэн алган лам буюу inverted hammer лам үүссэн байна. За тэгээд эндээс одоо hanging man үүсээд ардаас нь inverted hammer лам үүсчлээр энэ хоёулаа уналтын тренд эхлэж байна шүү гэсэн хүчтэй төгөөд учраас энэ дараагийн хашиг хөдөлгөөн маань уналт байх болно. Ерөөсөө машингийн ийм л зүйл. За өөр нэгэн кейс авч үзье тийм ээ. Энэ бол тренд лайн ашиглаж орсон кейс байна. За энэ кейс бол тренд лайн болон resistance хоёуланг ашиглаж орсон кейс байна тийм ээ. За энд uptrend явсан. За тэгээд uptrend-ийг channel үсгээд uptrend-ээр юу гэдэг юм те одоо ч одоо uptrend явж байхдаа channel барь явуулсан юм. Channel буюу түнэл гэдэг тийм ээ. Түнэл барьж явсаар байгаад энэ дээр fake out хийгээд босож түнэлд эргэж орж ирсэн. Эргэж орж ирээд энд тодорхой хэмжээний resistance буюу таац ирсэн. Үнийн таац ханш одоо таац хэсэгтээ очиж байна. Ханш одоо буцах гээд байна шүү гэсэн тохиог өгч юм тийм ээ. За тэгээд дээрэс нь энд юу болсон? Энд бидний мэддэг жижиг дожинууд үссэн. Дожи юу гэдэг юм? Шийдвэргүй болчлоо шүү гэсэн нөгөө шийдвэргүй байдлыг илэрхийлдэг, томьёолдог, сигнал өгдөг кандилууд маань энд үссэн. Энд үсээд ардаас нь юу болсон гэсэн чинь энд нэг hanging man, энд дахиад нэг hanging man. 2-3 hanging man давхцаа үүсчихлээр ханш маань нөгөө reversal буюу ханш эсрэг чиглэлд хөдлөж байна шүү гэсэн тохиог өгдөг. За тэгээд SL-ийг channel-ийнхаа дээхэн талд тавиад за эндээс арилжаанд ороход дараагийн support хэсэг рүү арилжаанд ороход энэ хүртэл арилжаад бид амжилттай авч чадах нэ. За иймэрхүү байдлаар зах зээл дээр support resistance болон trend line-ыг ашиглан hanging man ашиглан ингэж арилжаанд орж болох нэ.